Сайн байцгаана уу? Амьтан тартай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтраа илгчээр хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Тэрфло ивент гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV, Одондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэг. За студид хөтлөгч цогт урнаа хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. За өнөөдрийн дугаараараа бид бүхэн Монгол улсын үндэсний бахархалтай амьтан Мазаалай баавгайн тухай ярилцах юм аа. За тэгэхээр Монгол улсад жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг үндэсний бахархалтай амьтан Мазаалай баавгайг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. За саяхан энэ өдөр тохиолсонтой холбогдуулаад энэ Мазаалайн тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. За дэлхий дээр нийт 8 зүйлийн баавгай байдаг. Та бүхэн манаас нэрлээрээ те. За тэдгээрээс яг энэ цөлийн орчинд амьдардаг цорын ганц баавгай нь Мазаалай байдаг. За зөвхөн Монголын говьд тархан амьдардгаараа одоо бидэнд бол маш онцлог байна. За Мазаалай нь хөрөн баавгай нэгэн дэд зүйл гэж явдаг бөгөөд шинжлэх ухааны нэр нь Ursus arctos gobinsis гэдэг. За орчуулах юм бол одоо шууд утгаараа говийн хөрөн баавгай гэсэн утгатай юм аа. Тэгээд Монгол улсын улаан намд бүртгэгдсэн нэн ховор амьтан. За 1960-аад оноос эхлэн Монголын шинжлэх ухааны байгууллагууд за тэр дундаа биологийн хүрээлэнгийн судлаачид Мазаалайг анх судалж тооллох гэж эхэлсэн түүхтэй 60-аад оноос байна те. За өнөөдөр Мазаалай Монголын өмнөд хэсэгт орших говийн их дархан цаазд газрын А хэсэгт л зөвхөн тэр хэсэгт ингэж амьдарч байна. За энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн хуурай эрс тис уур амьсгалтай газруудын нэг гэж явдаг. За ийм орчинд дасан зогтсон одоо амьдардаг цөөн тооны хөхтөн амьтдын нэг нь Мазаалай байдаг. За Мазаалай нь бусад хөрөн баавгайтай харьцуулахад биеэр бол арай жижиг. За өнгөн цайвар дөхөрөн, за урт савруу, өргөн тавхаатай байдаг. За биеийн дундаж жин нь бол 90-100 кг. За биеийн урт нь 150 см орчим, сэрвэний өндөр нь 80-аас 92 см хүртэл байдаг. За жишээлбэл цагаан богд ууланд судлагдсан нэгэн эр Мазаалай буюу одоо шармайхын биеийн урт нь 168 см. Одоо би 168 байхгүй миний өндөр те. Тэгэхээр одоо адилхан байх нь. За жин нь бол 90 кг байсан тухай тэмдэглэсэн байдаг. За Мазаалайн зуны зүс нь ихэвчлэн жигд хөрөн бор, харин өвөл, хаврын улиралд бор сааралтай өнгөтэй болдог. Одоо бусад бас нэг өвгтэй амьтдын адил. За хүзүү болон хөл нь их биесээ арай бараан өнгөтэй, мөн хинхдэг болон хүзүүний өвгтэй цайвар тол байдгаараа онцлог байдаг. За монголчууд нас бийг үтсэн эр Мазаалайг шармаахай. За харин эм Мазаалайг нь эвш гэж нэрлэдэг байна. За эр Мазаалай буюу шармаахай нь эм Мазаалагаас 5 дахин их газар нутагт шилжит хөдөлгөөн хийдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. За харин эм Мазаалай буюу эвш нь ихэвчлэн жил өнжин төлөлж 2 бамбурш буюу одоо ихэр алманцаг гэж нэртэй те төрүүлэх нь бол элбэг байдаг. За Мазаалай нь одоо холимог идэгчтэй амьтан боловч ихэвчлэн ургамлын гаралтай эцэс тэжээлээр хоолдог. За үүнд нь одоо гой газар байдаг, жимс ургамал, үндэс, үр зэрэг орно. За мөн шавж жижиг амьтан заримдаа бас сэгцэм иддэг тохиолдол бий. За говь нутагт ус одоо маш хомос байдаг тул Мазаалайнууд ихэвчлэн баян бүрд булаг шандын орчимд төвлөрөн амьдрах нь элбэг одоо усаал дагаж байна шүү дээ. За Мазаалай нь говийн экосистемд чухал үүрэгтэй амьтан. За тэд сэг зэмээр хоолдог болохоор байгалийн ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг. За мөн хөрс малтаж ус гаргах тохиолдол байдаг. Энэ нь одоо хавтгай зэрэг бусдад амьтдад ундлах одоо боломжийг нь бүрдүүлж байдаг юм байна. За Мазаалай асар их температурын хэлбэлцэлтэй орчинд амьдардгаараа бас их онцгой одоо бас амьдрах чадвар сайтай байгаад шүү дээ тэр их хэлбэлцэл донд. За энэ нь болохоор одоо зуны улиралд агаарын температур нэмэх 46 одоо Цельсийн градус хүрч халдаг бол өвлийн улиралд хасах 34 градус хүртэл хөвтөрдөг. За энэ нь бол 80 градусын хэлбэлцэлтэй одоо тий байна гэсэн үг юм. Тэгээ бид нар шиг хүрдэг өмсөл зуны хувц өмсөд байхгүй яг нэг тэр өстэйгэл 80 градус хэлбэлцэлтэй байна шүү дээ. Бус амьдын бас амьдарч чаддгүй орчин нөхцөлд амьдраад байна. За тэд жил бүрийн 11-р сараас дараа оны 3-р сар хүртэл буюу өвлийн улиралд энерги хэмнэхийн тулд
агуй, хонгил, одоо сухайн төгөл эсвэл хулсан ширэнгэн дор нүх хэвтэр засаж ингэж ичдэг. Мацаалаг заримдаа их унтамхай баавга гэж нэрлэдэг. За учир нь эзэж тижэл маш хомос болсон үед зуны улиралд хүртэл түр хугацаанд одоо ичээлэх тохиолдол байдгийн байна. За хэдийгээр мацаалын тоо толгой маш цөөн хэвэр байгаач одоо говийн эмзэг экосистемийн эдэж тижээлийн хэлхээ биоценозын чухал хэсэг гэж үздэг. За ургамлын гаралтай эдэж цонхлон хэрэгэлдэг болохоор одоо тухайн амьдрах орчиндөө тодорхой уул мөрийг үлдээж говийн баян бүрдтэй одоо нэгт холбоотой ингэж амьдардаг. Одоо нөгөө тэр ургамлынхаа үр мөрийг нь баасаараа тараагаал бортоол явж байгаа юм байна. Тий. За сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ганц удын давтамж, усны их үүсвэрийн ширгэлт, за хүний үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлс мазаалын амьдрах орчинд ихээр нөлөөлж байна. За иймээс мазаалыг хамгаалах нь зөвхөн нэг амьтныг аврах асуудал гэхээсээ за Монголын говь цөлийн эмзэг экосистемийг бүхэлд нь хамгаалах ийм одоо үйл хэрэг байдаг. За тэгэхээр ер нь л яг юм хүрэн баавга гэж үздэг юм байна л да тий. Олон улсын хэмжээнд хүрэн баавга. Гэхдээ хүрэн баавгаан дэд зүйл Урсус Арктоско Биенсес гэдэг. Тэгээ хүрэн баавгаанаас нэг юм онцлог зүйл нь тэр баруун мөрөн дээрх тэр цагаан толбон гэж ярьж байна. Тэр нь бас айгүй тийм онцгой тэмдэг юм байна. За ямар ч тач энд хүрээд хамтран ажиллах чадвар тий. За нэвтрүүлгийнхээ хамтран ажиллаж болох 1000 найз хамтны дэлгүүр Kishmley-ийг танилцуулах гэж байна. За таны тэжээвэр амтнд зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай хоол бол 1000 найз амтны дэлгүүрт байгаа тэр хоол байж магадгүй. Тэгээ Kishmley брендийн тэжээвэр амттын хоол нэмэлт бүтээгдэхүүнийг дурдах юм бол одоо жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмсөрийн байгалийн нүүрс усны их усрыг ашиглан үйлдвэрлэдгээр онцлог байдаг. Тэгээ сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хооллолтыг зөвлөх болсон бөгөөд Kishmley үүнийг тэжээвэр амьтад зориулан хэрэгжүүлж байгаа юм байна. За тэжээвэр амьтдынх нь хооллолыг нь ямар хоол байна вэ гэхээр ходоод гэж цочроодгүй хоол гэж байна, дархлаа дэмждэг хоол гэж байна. Амьтдынх нь одоо хайртай амьтдынхаа эрүүл үс, арьс булчингийн хөгжилд тустай хоол гэж байна. Ер нь хүнээр бол сувлын хоол аятай тийм л хооллуудыг Kishmley-ээс авчлах юм байна. За тэгээд бүр илүү сонголтуудыг нь сонирхолох юм бол муурны гоо сахны хоол, муурны бөөр шээсний замын өрсөлдөн сэргийлэх хоол, зулцган муур, насанд хүрсэн муурны тусгай хоол гэж байна. Тэгээ гөлөг, насанд хүрсэн нохой, баг болон дунд том үлдрийн нохой гэд янз янзын төрөлцсөн хоолууд байгаа. Тэгээ бүр юм онцгой антрасайт грил цурал гэж амт уураг өндөртэй бүтээгдэхүүн хүртэл гэж байгаа. Ер нь тэгэл амтандаа одоо тэжээвэр амт чинь гэр бүлийн нэг гишүүн гэж авч үздэг болчиход байгаа. Энэ үед бол хайртай амтандаа хамгийн эрүүл хоолыг нь Kishmley-ээс авахыг уриалж зөвлөж байна. За тэгээд гэртээ хургуулах болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол холбоо барих утас нь 7749 тэг8 тэг8. За хоёр дахь утас нь 9305 тэг8 тэг8. Facebook хаяг нь Kishmley Mongolia. За тэжээвэр амтнаас хайрлах нэг гол зүйл бол зөв зохистой хоолыг нөгөх тий. За одоо эдгээр чинь хөрхийн нөгөө бөөр шисийн замын чулуутай болт юм уу тэгээ хагалгаанд ордог одоо яг л адилхан хүнтэй адилхан ингээд эрүүл мэндийн асуудлууд дагалж идэг учраас хоолн дээр нь анхаарах нь одоо маш чухал байдаг. Тэднийг авахтаа нэг 5 жилээр юм авчихгүй бол заримдаа хоолн дуусаад амжихгүй нэг өдөр хоолгүй өнтер өнжөөж амтныг тамлах асуудлаас гардаг шүү. Тий. За баярлалаа. За саяны урнаагч маань ярьжсэн одоо мазаалын тухайн мэдээлэлээр суурлаад би нэг юм эссе маягийн биччихсэн. Тэнгэр уулын зүг гэдэг. Энэ эссе Тэнгэр уулын зүг гэдэг нэрлсэн шалтгаан нь болохоор нэг мазаалаа дээр юм хүзүүвч зүгээд нөгөө нүүдэл шилжил хөдөлгөөний судлах зорилготой хүзүүвч зүс юм байна. Ир мазаалаа дээр. Тэгсэн чинь тухайн мазаалаа маань Монголынхоо говьд байжгаад яг хилийн зурвсыг даваад хятадын бүс нутг руу ороод Тэнгэр уулыг зориод Тэнгэр уулаасаа буцаад яг үржлийнхаа үед Тэнгэр уул руу ороод зориод тэгээд Тэнгэр уулаасаа буцаад Монголынхоо говь руу орж ирсэн тийм шилжил хөдөлгөөний судалгаа байгаа. Тэгээ энэ судалгаан дээр үндэслээд би өөрийнхөө төсөөллийг нэмээд мазаалын тухай суур ойлголтуудыг шингээгээд нэг эсэг нэг богинохон эсэг бичсэн байнамаа. Тэр эсээг одоо та бүхэнд сонирхолтой гэж бодож байна. За Тэнгэр уулын зүг. Бүрлдсэн жирэлцэх говийн зэрэглээ. Цангасан надад олонтой үзэгдэнэ.
одоо ер нь би өөрөө мазаалагийн дүр төвөрч ярьж байгаа гэсэн үг шүү. Зэрэглээ бүрийг хараад ус байна хэмээн хурддаг гинэн шармаахай би. Энэ цүлийн бүхэл баян бүртийг одоо бараг мэддэг болсон. Айгам халуунд нозоорон хэвтгэхдээ хулангийн цавчаалт бие хөрөөж байна. Ямар сайхан сэрүүцж байна гэж халууран зүтлэн. Гисэн атлаа хүсээд байсан сэрүүн нь нэмэгдээд амьсгалах агаар уур болгон харагдаад ирэхээр бээрсэн бие минь бүлээн салхи татуулах цөлийн шүн гариг иргэсийн гэрэлд ургамал шавжаа эдсэн шигэ хаяа нэг жижиг үслэг зоог ухсан шигэ хэрэн явахыг бас зүтлэн. Бусад баавгай бидэн шиг ангадаг болов, даардаг болов, өлсдөг болов, ганцаарддаг болов. Панда хар цагаан алгалсан зүсээрээ өхөөрдүүлж хамгаалагдаад л харин бидний цээж мөрний цагаан аламсаа салгарах шинж гэмээр хитэн тэнүүлж цөлийн хүрэн баагаан харалт тэмдэг мэтэл байх юм. Энд дээр нөгөө үслэг зоог ухсан шигэ гэдэг нь нөгөө жижиг мэрэгчийг бас заримдаа иддэг. Ерөнхийдөө юм ургамлаар хооллдог гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ заримдаа юм ургамал өдр хомс үед боломж таарах юм бол одоо огтон зурамж байт юм уу таарсан болгоно бас идэх гэдэг. Тэрийг нь бас дурдж байгаа. Тэгээд энэ нөгөө цагаан тэмдгийн энэ дээр бас дурдж өгч байна. Тэгээд мэдээж алтаа өөр говьд маань цөөхөн хэдэн баян бүрдүүд байгаа. Энэ баян бүрдүүд дээр л ээлжид очиж байгаа болохоор бүх баян бүртээ ингээ мэддэг болсон байгаа гэдэг энэ хэсгээ дээрээ хэлж байгаа. За дараагийн хэсэг. Ер нь бид яагаад дэшээ зүлэгцсэнийг би даанч сайн мэдэхгүй юм. Алманцаг байхад ээж минь түүх болгон нэг юм ярьдаг л байсан. Бид уг нь тэнгэр уулаас гаралтай. Гэтэл бидний дээд өвөг альбино хүрэн баавгай хүний сурчлыг дуудсан хэмээн гүтгэгдэн гадуурхагдаж өөрийн хос эвшийн хамт Монголын говь руу цөлөгдсөн. Баавгай ертөнцид цөл рүү явсан баавгай амьд гардггүй гих авч бид харин цөлд мэндэл үлдэж чадсан цор ганц баавгайн дид зүйл шүү гэдэл хөнгөн инех нь дурсамж болон үлдчихтэй. За энэ дээр нэг юм хэлэхэд түүхэн цаг хугацаанд одоо энэ дэлхий дээр нийт 8 зүйлийн баавгай энэ ерөнхий 8 зүйлийн баавгай байдаг гэж үзэж байгаа. Тэгээд түүхэн цаг үедээ бол мазаалагаас өөр цөлд амьдрах гэж үзсэн баавганууд байдаг. Гэхдээ амьдрч чадаагүй одоо дасан зохицлын тэр хуулиараа ингээд арчигдаад устж үгүй болсон. Харин мазаалаа гэдэг баавгай маань бүр эртний тэр нөгөө агуун баавгайн тэр үеэс гаралтай байх магадaltaй. Өвөг нь бүр агуун баавганд тэр үеэс байх магадaltaй. Тэгээд говь цөлд одоо цөлд амьдрч дасан зохицож чадсан цорын ганц баавгай гэдгээр аюулгүй онцлог. За тэгээд энэ дээр миний тэр нөгөө уран зохиолын хэв маяг нь яаж орж байгаа гэхээр нөгөө альбино хүрэн баавгай байжгаад альбино гэдэг чинь нөгөө цав цагаан зүстэй төр чинь тэгсэн чинь хүмүүс нөгөө тэрийг сонирхоод тэгээ хүмүүсийн суурьшлыг дуудлаа. Хүмүүсийг бид нар лөө ингэж сонирхууллаа. Хүмүүсийг авчирлаа гэд нөгөө баавганууд ярилцж хагаад уурлаад цөлчж байгаа гэсэн. Өөрийн хостой цог. Тэгээд ингээ Монголын говь руу ирээд цөлөгдөж ирээд тэндээ ингээд амьдрч чадсан юм а гэд одоо энэ түүх маань эхэлж байна. За хөнхөн гинэх дурсамж болон үлдчихтэй. Сүүлийн хэдэн өдрийн нозоорол зүүдэнд минь үзэгдэх тэр үлгэрийн газрын төсөөлөл магад сүүлд идсэн харамгаас болоод ч юм уу тийшээ нэг зордиг хэрэгэ гих залуу шармаахан гинэн зөрөгтэй болвол тэнгэр уулын зүг ихний алхмаа хийхэд хүргэлээ. Замд таарах харамг бажууна шивлээхээ зээргэн болгоноор аманд орох тавилантай шавж цугаар алхмынхаа энергийг нөхөн тэнгэр уулын зүг алхасаар. За одоо ингээд нөгөө тэнгэр уулаас гаралтай байж магадгүй гэдээ ярьсан да. Тэнгэр уул руугаа одоо энэ одоо шармахаа би явж эхлэх гэж байгаа. За урагшаач эхлээд. Тэгээд нөгөө сүүлийн хэдэн өдрийн нозоорол зүүдэнд нь үзэгдэх тэр үлгэрийн газрын төсөөлөл магад сүүлд идсэн харамгаас болоод ч юм уу гэд энэ нөгөө харамг нозоо энэ говийн халуунт ч айгүй тийм нозоорол ингээл манараатай явж байгаа. Дээрэс нь энэ харамг гэдэг ургамал маань юм согтоодог ургамал байна. Тэгээ энэ юу нэм согтоо байдалтай байгаа. Тэгээд зориг нь ороод ингээ тэнгэр уулын зүг алхаад эхэлж байгаа гэсэн. Бас заримдаа зүс царайнаас эвгүй харагдчихдаг шүү. Тийм тэгээд замд таарсан бүх ургамлаа идээл нэг энерги нөхөөл тэгээд бас юм болгоныг идэж байгаа гэдгийг илэрхийлэхийн тулд нөгөө
амд орсон тэр шавж цугаар гэдэг шавж хүртэл идэж байгаа гэдэг тэрийг хэлж байгаа. Тэнгэр уулын зүг алхасаар буун дуунаар цочин сэрв. Бушуу түргэн цухтан холдов. Хоёр хөл дээрээ босоо зогсож гартаа хурц чулуун толгойтой янз бүрийн хэлбэртэй мод барин газар дэмий нүхлэн ухах сонин амьтад араатнууд. Энэл чимээгээр ээжиг минь унтуулахыг, унтсан хойно нь арсыг нь биеэс нь салгахыг, хадан дунд чичрэн нуугдах өрөвдөлтэй алманцаг тэр үеийн дүр зураг гинэт нүдэнд харагдсаар зүгтсаар. За энэ болохоор нөгөө зүудэлж байгаа тэр хэсэг нэг. Ер нь энэ говьд ч нөгөө нинжа нар гэж хэлдэг хүмүүс бас мерсэр байдаг. Алт ухаад зогсож байдаг. Тэрийг нь дүрслэх гэж хичээсэн. Нөгөө хоёр хөл дээр босоо зогсож гэдэг хүнийг хэлж байгаа. Гартаа хурц чулуун толгойтой янз бүрийн хэлбэртэй мод барин гэдэг нөгөө тэр нөгөө газар ухах тэр хэрэгслүүдийг хэлж байгаа. Хэлбэртэй мод барин газар дэмий нүхлэн ухах сони амьтад араатнууд. Тэгээ энэл чимээгээр ээжиг минь унтуулахыг, унтсан хойно нарсыг нь биеэс нь салгахыг гэдэг. Энэ ер нь мазалаг бид нар төдийлөн сайн судалж чаддаг. Угаасаа айгуу тийм алсагдсан газар байдаг. Тэгээд одоо магадгүй хятадууд ч байдаг юм уу? Эсвэл монголчууд өөрсдөө ямар нэгэн тийм байдлаар одоо эрүүл мэндэд сайн гэдэг тэр мухар сүсгэрэж байт юм уу? Им хулгайн анд хууч өмнө нь бол өртдөг байхсан байхыг үгүйсэхгүй. Тэгээд одоо ээжийг нь хулгайн авсан гэдэг тэр санааг нь оруулахыг шингээс гэж үтсэн гэсэн үг. Харин тий одоо нөгөө баагаан сав руу энэ чинь бас их яваад идэгтэй аюу олон домонд ашиглагддаг. Гэтэл Монгол оронд ямар баагаа бэлээ тий. Тэгэхээр тэр хаанаас ирсэн байх вэ гэж бодохоорс. Тийм байна. Цуцаар. Торон хашаа мөргөх шахан сайн нэг ухаан оров. Үүний л ард гарчихвал тэнгэр уул цаана нь сүндэрлэн харагдана. Сүрдмээр энэ ууланд очвол төрөл нэг хамаатнуудтайгаа уулзна. Ногоон зүлгэн дээр өнхөрч цэнгэг усанд сэлж үзнэ гэсэн төсөөлөл минь хязгааргүй үргэлжлэх энэ хориг хашаанаас завсар хайх уран болно. За одоо ингээд нөгөө Монголынхоо говьос ингээд явсаар яг нөгөө Монгол хятад хоёрын хил дээр ирчихэж байгаа тэр хэсгийг одоо дүрсэлж байгаа гэсэн үг. Тэнгүүд хилийн нөгөө торон хашаа гэж байгаа. Одоо хилийн зурс дээр торон хашаа маань байгаа. Тэнгүүд тэр торон хашаан дээр ер нь бол ямар нэгэн тийм амьтан орж гарах боломж бол баг байхгүй. Харин энэ тэр нөгөө энэ одоо миний бичсэн юм нөгөө судалгаатай холбоотой гэдээ ярьжсэн да. Хятад руу гарцсан байна гэд. Тэр нь яаж гарсан байх болцгүй гэхээр яг тийм юм зарим тийм нүхсүү жижиг нүхсүү болох. Эсвэл яг юм баян бүрттэй тийм баян бүрт тороотой хэсэг дээр бол хашаага яг юм хэсэгчлээд авцсан байдаг тийм нөхөрлөл байт юм л. Тэгээ одоо ингээд тороо хашаага яаж гарах вэ гэд цаана очих ёстой тэнгэр уулна харагдаад байна гэж. Явсаар тоорын төгөлтэй таарав. Булагч бас байна. Цангаж ядарснаа анзааралгүй удаан явжээ. Хэр удаан унтсныг мэдэхгүйч нар жаргаж харагдана. Хитэн чичүүл хашааны наан цаагуур чөлөөтэй гүйж байх юм. Тэнд нүхэн байдаг юм бах та. Би та нар шиг жижиг байсан болж химэн атаархал төрөв. Тэгтэл сүр сар хийсэн нисдэг хулганууд хөвтөж байсан тоорой модноос тэнгэр уулцуг нисчихв. Би ч нэр энэ муу жижиг тоорой модыг авирахтайгаа байхаа оролдоод үзье. Пид тоорой бүдүүм учраас тас тэрвэрсээр үзүүрт нь хурж газар унав. Ингиж авирч тэгж унсныг ойр хавийн эв шарсан бол ич хүртэ. Ямар тач хашааныхаа цаана гарлаа. Тэнгэр ууландаа бараг ирлээ. Энэ хажууд харагдах газар нь ямар сони юм бэ? Ямар ч чулуу ургамал алга. Цагаан зураас голоор нь тасалдан хав хар холоос хол үргэлжлэх энэ зам хаашаа очдөг юм бол доо. Тэр гэрэл гэлбуулах зүйлс юу вэ? Од газарт бууна гэж байх уу? Хөдлөөд байна. Наашаа ирж байна. Цутаарай. За ингээд нөгөө торон хашааныхаа тэнд нэг яаж гарах уу гэдээ ингээд байжсэн юм чинь ийм юм болчихж байгаа. Гинт ингээд нозоорж унтаад тэгээс ирсэн чинь ингээд нар шаргаж байна. Тэгсэн чинь ингээд хажууд нь ингээд чичүүлүүд хашааны наан цаагуур ингээд чөлөөтэй гараад нөгөө чичүүл чи өөрөө жижигхэн юм хулган найтай юм байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө торон хашаагаар чөлөөтэй нэвт гарч байгаа. Тэгээ тэд нарыг ингээд атаархаа байжсэн чинь яг нөгөө унтчихсан модных нь
оройгоос нисдэг хулгунууд буюу сарсан маавхаа ч нөрөө нисдэг хулгана гэж ярьдаг. Сарсан маавхаанууд нисдэг хулгунууд маань тэнгэр уулын зүг нисчихэж байгаа. Тэгсэн чинь нөгөө манай одоо шармаахад нэг мэрэгэн санаа орж ирсэн. Тэр том тороо модноосоо авирж агаад одоо тороо мод нөгөө хашааныхаа нөгөө талд нь ингээд гаргачих боломжтой байна гэд. Тэгээд одоо авираад хашааныхаа нөгөө талд гарчээ гэж бодсон. За тэгээд авирч чадаад пит гэдэг ингээ унаад хашааныхаа нөгөө талд гарчиж байгаа. Тэгээд гарсан чинь шууд нөгөө хиттийн автомат гэнэ авто зам нь манай ингээ хил дээр ингээ тулаад ирсэн байгаа. Тэр дүрслэлийг үзүүлж байгаа. Одоо яг тэр говийн их тарханцаас газрын наран сэвсдэн тэр бомтын хэсэг дээр бол яг тэр хиттийн авто зам нь ингээ тулаад ирсэн. Бүр яг ингээ яах чаан гэмээр Монголын хил дээр ингээ авто зам нь тулаад ирсэн байгаа. Тэр бас айгүй тийм сонирхолтой. Тэгээ ингээд хашааныхаа нөгөө талд гарсан чинь шууд юм хүний хийсэн цөлийн орчноос юм авто зам дээр унчиж байгаа. Тэгээд авто зам дээр маань юу байсан бэ гэсэн чинь одоо тэр нөгөө од газарт бууна гэж байхаа гэд ийм нар жаргаж явах үе гэхээр нөгөө орой болж исэн. Одоо ингээд шөнө болж байгаа гэсэн. Тэнгүүд ийм шар цагаан гэрэлнүүд нааш цаашаа харагдаад машин харагдаад эхэлж байна гэсэн үг. Тэгээд хөдлөөд байна, наашаа ирж байна, цутаарай. Нөгөө мазаалагч нь харцсан, наашаа ирж хийж магадгүй гэсэн үг. За дараагийн хэсэг. Мөнх цаст өндөр уулс, ногоон зүлэг, мөрөөдөж байсан тэр газрынхаа хажуугаар би явж байна. Гэхдээ төмөр хайрцаг дотор ядарч байна, цангаж байна. Бүлээн салхи татуулах цөлийн шүн, гариг иргсэн гэрэлт ургамал шавжаа эзэн шигэ, хаяа нэг жижиг үслэг зоог ухсан шигэ, хэрэн явахыг зүүдэлнэ. Хоёр хөлт араатнуудаас хол, айх аюулгүй, хүссэн цагтаа унтаж, бүр хүссэн улиралдаа ичиж, уудам орон зайгаар хэрэн тэнүүчлэхэл жинхэнэ жаргал байж, сайхан байж. Ингээд нөгөө хүссэн нөгөө тэнгэр уулынхаа зүг бол явж байна. Тэнгэр уулынхаа яг хажуугаар нь ингээд явж байна. Гэхдээ нөгөө хамаатнуудтайгаа уулзсан, нөгөө хөрөн баагаануудтайгаа очиж танилцсан гэсэн тэр нөгөө бодол. Тэр зүлэг ногоон зүлгэн дээр хөвтөж үзэх, усанд сэлж үзэх тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Зүгээр л хажуугаар нь хараад явж байна. Яг тэгвэл хүмүүст баригдсан. Яг тэрийг дүрслэх гэж хичээсэн байгаа. Тэгээд яг ингээд хажуугаар нь явж байхдаа хүний тэр торон дотор орсон байхдаа мэдэрч байгаа зүйл нь болохоор тэр нөгөө бүлээн салхи татуулах зүйлийнхаа шүнийг одоо Монголын говийнхаа шүнийг тэр гариг ирсэн гэрэлд ургамал шавжаа эзэн шигэ байж байгааг заримдаа тэр чичүүл мичүүлээ идээд ингээд хүссэн юм идээд хүссэн цагтаа унтаад бүр хүссэн өнөө уйлралтай ичээд заримдаа бүр зун иччихдэг гэж ярьжсэн да. Тэрийгээ ингээд айгуу тийм санагалцаж одоо баг нэг ийшээ дэмэж ирчтэй гэсэн тэр бодолтой автаж байгаа гэсэн үг. За тэгээд яг энэ хэсэг мандал ингээд хэрэгэдэд дуусч байгаа гэсэн. Тэнгэр уул нь бол ойрхон уг нь хажууд нь хагаад байгаа юм биш тий. Тийм. Би Тяншин гэд бүр урагшаа өөр бол арай биш. Яг нь ер нь бол тэнгэр уул маань бол нэлээд зайтай. Энэ эсэн дээр болохоор би юм жоохон ойрхон юм шиг дүрслээд оруулсан байгаа. Бусдаар бол зайтай. Тэгээд энэ дээр нэг сонирхолтой юм дахиад нөгөө дуртад хэлэх юм бол нөгөө хэдийн юм жоохон уран зохиолын хэм маяг оруулсан ч гэсэн одоо ярьж байгаа санаанууд нь бол юм баримттай. Одоо яг тэр нөгөө хүзүүвч зүүсэн шармаахаа маань Монголын нутгаас гараад тэнгэр уулыг зориод тэгээ буцаад ингээд ороод ирсэн байна. Яг үржих үед. Тэнгүүд энэ нөгөө тавих магадгүй энэ нөгөө цус ойртолт гэдэг зүйлээс магадгүй ингээд сэргийлээд байгаа юм болов уу гэдэг тийм тэр санааг ус энэ эсэгрээ өхийг зорьсон байгаа гэсэн үг. Гайхалтайсэн байна. Надад нөгөө Аратны хаан Арслангийн бас тэ нөгөө дүрслүүдээ санаанд бууж илаа. Киноны хэсэг шиг. Тэгээ мэдээж одоо нөгөө мэдээллүүдийг маш гоё агуулсан байна те. Мацаалын тухай бүхэл мэдээлэл нийдэш шүү. Сэрхий ичдэг, ямар яаж сэрхий нэрлдэг гэд те.
За баярлалаа. Мундаг хүчдэг юм байна шүү. За нэвтрүүлгийн ивент итгэжийг хоёлаа танилцуулаад өгүүлээ. Ханаа томооны илэрх шинж тэмдгийг богино хугацаанд дамдаах тэрфлөө ивент итгэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгээ манайхан бол тэрфлөөг ер нь бол их сайн мэддэг. Тэгээ эмийн санд нь ер нь айл болгонд байж идэг ийм бүтээгдэхүүн байна. Тэгээ танаа томооны анхан шатны шинж тэмдэг толгоо өвдөх, хоолоо өвдөх, нусгоожих, найтах гэд би бол ер нь шууд хөдөлмөрийн чадвараа алддаг л та яг ханаа түрээд ингээд нулимс гоожод нус гоожчихоор юу нөгөө эфирт гарах ажил төрөл хийх болдог. Тэгээд одоо тэрфлог бол нөгөө нэг яг байнга хэрэгэлдэг. Тэгээ шинж тэмдгийг ингэж байнга дараад иж болох юм уугүй юу гэд бас тэ энэ талаар бас ингээд судалсан. Тэгээд ханаа томоо гэдэг чинь нөгөө вирус зорилго нь хүнийг өвтөхгүй штэ зөвхөн нөгөө нэг өөрийгөө л үржүүлэх гэж ингэж эд эсрүү манай ороод тэгээ дархлааны урал маань болохоор биднэрт одоо энэ нөгөө нус гойж хоолоо өвтөх одоо тий найтай халуурах шинж тэмдгүүдийг өгч байгаа. Тэгэхээр бид нар одоо бас нөгөө зовоод төвчээд байх шаардлага байхгүй. Шинж тэмдгийг бол одоо шууд дарах бүтээтгүүнүүдийг хэрэглэж их зүйтэй байдаг. Тэгээд нөгөө орой унтаж амрах тий одоо жоох нойр муутай бол бүр бие дордсон штэ. Тэгэхээр тааш би бол одоо нөгөө эфиртээ гарахаас өмнө ч гэдэг юм унтахтай ч юм уу ханаа томоотой үедээ шинж тэмдэг дээр нь маш сайн анхаардаг. Үр хөвгтдээ ч гэсэн одоо тий нус нь гоожол ингээд байвал одоо хичээл сургуультай яаж юмаа сурах вэ тий нусаа татцаараа таардаг штэ. Тий тэгэхээр одоо тэрфлог бол одоо шинж тэмдгийн үед ингэж ер нь ашиглаж авах хэрэгтэй гэж боддгоо. Тэгээд та бүхэн маань age point цэгмэнээс захиалаад гэртээ өнгөө хөргөлөд авах боломжтой. Өвчин зовлонтой үед эмээ сан гарна гэдэг чинь хүнд ажил болчдөг. Тэгээд өвчин маань бүр 3 дахин хүнд санагдаад те нөгөө эмээ ойртуулж чадахгүй. Тэгэхээр та бүхэн манай гоё ингээд шууд захиалаад авчих боломжтой. Тэгээд бэлэн байж байвал их амраа. За мөн бүх эмээ сангуудаар хөдөлтаалагдж байдгийг манайхан мэднэ. Age point цэгмэн гэж та бүхэн ороод хараарай. Бас өөрт хэрэгтэй бусад одоо нөгөө нойцон салфеткаас ахуулаад бусад витамин энтрээс хамт авчихгүй да те. За ингээд нэвтрүүлгийг ивент итгэж хамтарч ажиллаж байгаа тэрфлогийнхаа хамт олон их баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн судлаачдын тооцоогоор ер нь бол мазалайн тодлогыг ойролцоогоор 50 орчим модуль байгаа гэж үздэг юм байна. Гэхдээ энэ тоог тайлбарлахдаа бас юм болгоомжтой хандах хэрэгтэй. Одоо нөгөө 20 30 байж байгаа л 50 болчлоо. Ямар гоё вэ? Тоон нэмэгдээд байгаа юм биш те. Тэргээд тийм мэдээллүүд одоо сайтууд дээр ч гэдэм үү ер нь олон нийтэд тэгж төгөөд байдаг. Гэхдээ эн чинь өөрөө нөө мазалаа маань маш өргөн уудам хүн хүрэхэд хэцүү говийн нутагт тархан амьдардаг болохоор бүртгэх судлах нь нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгээ сүүлийн жилүүдэд болохоор судалгаанд илүү олон одоо автомат камер одоо судалгаа нэмэгдэх тусам тодорхойноос нэмэгдээд байгаа тийм хандлага байна. Хуучин болохоор нөгөө технологийн одоо шийдэл нь арай боломж нь бүртээгөө одоо автомат камер гэдэг тэр нөгөө амтаа явахад шууд бүртгэжээдэг тэр технологи маань хангалттай олон биш ч байдаг юм уу хангалттай боловсроогүй байх үед бид нэр арай муу бүртгэдэг байсан байжгаад одоо ингээд технологи нь хөгжихийн хэрээр илүү сайн бүртгэхэд илүү олон болоод байгаа юм шүү гэдэг тийм бас юм асуулт гарч ирж байгаа. За тэгээд сүүлийн жилүүдэд одоо ингээд за тиймээс бид мазалаг өмнөхөөсөө илүү сайн илрүүлж бүртгэж эхэлж байгаа гэж ер нь бол хэлж болно. Тэгээ мөн мазалаа би даасан шин зүйл биш. Харин хүрэн багван дэд зүйл гэдгийг бас аягуулсан ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Тийм учраас нөгөө олон улсын хэмжээнд хүрэн багваа нийтдээ ер нь ингээд анхаарал өртгөөргүй одоо IUCN-ийн үнэлгээ гэж байдаг. Одоо анхаарал өртгөөгөөс ахуулаад ховордож буй эмзэг одоо устж байгаа байгаль дээр устсан амтны үрэлтэн л байгаа тэгээ ангилчдаг. Тэнгүүд мазалаг болохоор уг нь ингээд 50хан ширхэг байгаа юм чинь бүр хамгийн одоо яг устлаа гэдэг дээр нь тавьчмаар байхад анхаарал өртгөөргүй буюу хамгийн ногоон дээр нь тавьчихдаг. Шалтгаан нь болохоор хүрэн багваатайгаа нэг гэж авч үздэг. За тэгээд мазалын амьдардаг говийн орчин ус эдэр шижээлийн нөөц маш багатай тул тухайн бүс нутгийн экологийн дааз хязгаарлагдмал байж болох тухай зарим хүмүүс таамаглаж байгаа. Жишээлбэл тухайн бүс нутаг 60 орчим баавгайг доктортой тижих боломжтой байж магадгүй гэсэн таамагч төвшүүлдэг байгаа. Гэхдээ одоо энэ албан ёсны баталгааш одоо мазалаа 50 байж байгаа магадгүй ирээдүйд 100 болчлоо гэх юм бол бид нар магадгүй баярлж болно шүү дээ. Гэвтэл яг үнэндээ тэр нь буцаал шууд 50 руугаа унах боломжтой. Яагаад гэвэл нөгөө ямарваа нэгэн амьдрах орчинд тэтгэх дац гэж байдаг. Тэр тэтгэх дац хэрвээ хитрэх юм бол
ерөөсөө сайн зүйл болохгүй зүгээр л буцаад үхэл хорогдол болоод тэтг таацсан дээрээ очно. Эсвэл тэтг таацснаасаа доошлно. Ер нь амьтдын хамгийн үржил сайтай, хамгийн амьдрахад таатай нөхцөл нь тэтг таацаагаа 2 туваавал хамгийн сайн байдаг гэж үздэг. Одоо жишээ нь манай говьд тэр нь болохоор бүр юм экологийн онолын түвшинд ярьдаг. Тэгэд одоо жишээ нь Монголын яг тэр алтай өвөр говь маань зүгээр жишээ аваад ярихад яг 60 мазаалаг тэтгэх даацтай. 60-аасаа хэдэрх юм бол ургамал нь хүрэгцэхгүй, ус нь хүрэлцэхгүй гэд явчихна гэсэн үг. Тэгмэд хамгийн таатай нөхцөл нь 30 мазаалаа байхад үржил хамгийн сайтай, идэх юм хамгийн сайтай тийм байна гэсэн үг. Тэгэхээр тэр талыг нь бас хүмүүс маань судлаачид маань хүртэл сайн бодолцож үзэж явах хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн хамгийн том асуудал бол мазаалын хувьд бол генетикийн олон янз байдал байгаа. Ийм жижигхэн одоо 50хан бодголтой ийм популяцад төрөл сатаа хоорондоо үржих магадлал мэдээж маш түгээмэл байгаа. Тэгээд цус ойртолт нь айгүй тийм нэмэгдээл байгаа. Тэгээд цус ойртолт ихсэх үед үр төлөлийн амьдрах чадвар буурах, өвчнөд өртөмтгий болох зэрэг эрсдэл одоо бий болж байгаа. Улам эмзэг болоод байх юм. Тийм. Ялангуяа тийм дархлааны системд нь маш сөргөнөлттэй болдог. Тиймээс зарим эрдэмтэд урт хугацаанд мазаалын генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээ үүний нэг боломжит хувилбар нь бол генетикийн хувьд ойролцоо хүрэн баавгаан бусад популяцтай хяналттайгаар холилдуулж одоо тийм үржүүлэг явуулах байж болох юм болов уу гэж бодож байгаа. Одоо хамгийн ойрхон байгаа хүрэн баавгаан популяцтай магадгүй нийлүүлж үржилт оруулах юм бол угаасаа чинь нэг зүйл юм чинь үржилт бол орно. Тэгээд генетик олон янз байдал нь сайжраа явна гэсэн үг. Гэхдээ ийм шийдвэр нь маш нарийн шинжлэх ухааны судалгаа, олон улсын зөвлөмж, урт хугацааны төлөвлөлт мэдээж шаарддаг. Тэгээ учир нь бол мазаалаа зөвхөн одоо нэг амьтан биш. Тэр бол одоо Монголын говь цөлийн өвөрмөц экосистемийн бэлэг тэмдэг, байгаль хамгааллын үн цэнийг илэрхийлдэг амьтан байна. Тийм болохоор ер нь бол заашгүй хамгаалах нь бол бидний үүрэг. Тэгээ мазаалааг хамгаална гэдэг нь зөвхөн нэг баавгайг хамгаалах асуудал биш. Харин Монголын говийн эмзэг байдал, усны нөөц, ургамал амьтдын амьдрах хүчин бүхэлд нь хамгаалах үйл хэрэг болж байгаа гэсэн. Тэгээ мазаалал бол зүгээр ч нэг амьтан биш. Дэлхийд дээрх цорын ганц цөлийн баавгай. Тэр бол Монголын говь цөлийн өвөрмөц байгаль, тэсвэр хатуучны нэгэн бэлэг тэмдэг. Монгол улсын минь альпин ёсны бахархал амьтан. За тэгээд одоо мазаалын тухай айгүй их гоё мэдээллүүдийг одоо мэдлэгээ хэдүүлээ юм өргөдгсөн гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгээ өндөрлөхдөө саяны нөгөө богинохон хэсэгээ ямар нэгэн тайлбарлалгүйгээр хэдүүл ингээд ойлгоцсон юм чинь бүгдээрээ айгүй гоё төсөөлөөд би дахиад нэг уншаад өгье. За тэнгэр бол энэ зүг. Одоо хэдүүлээ мазаалын тухай айгүй гоё ойлгоцсон юм чинь энийг өөрсдөө төсөөлөөд бодъё. Сая бас тайлбарыг хэлсэн тийм ээ. Бүрлдсэн жирэлцэх говийн зэрэглээ, цангасан надад олонтой үзэгдэнэ. Зэрэглээ бүрийг хараад ус байна хэмээн хурддаг гинэн шармаахай би энэ цөлийн бүхэл баян бүрдийг одоо бараг мэддэг болсон. Айгам халуунд ноцоорон хөвтгтэй хулангийн цавчаалт бие хөргөөж байна. Ямар сайхан сэрүүцж байна гэж халууран зүтлэнэ. Гисэн атлаа хүсээд байсан сэрүүн нэмэгдээд амьсгалах агаар уур болон харагдаад ирэхээр бээрсэн бие минь бүлээн сатилталих татуулах цөлийн шүн гариг иргэсийн гэрэлд ургамал шавжаа идсэн шигэ хаяа нэг жижиг үслэг зоог ухсан шигэ хэрэн явахыг бас зүтлэнэ. Бусад баавгай бидэн шиг ангадаг болов уу? Даардаг болов уу? Өсдөг болов уу? Ганцаарддаг болов уу? Панда хар цагаан алгалсан зүсээрээ өхөөрдүүлж хамгаалагдаад л харин бидний цээж мөрний цагаан аламсаас ялгарх шинж гэмээр хідэн тэнүүлж цөлийн хүрэн баавгаан хараалт тэмдэг мэтэл байх юм. Ер нь бид яагаад ийшээ зөлөгцснийг би даанч сайн мэдэхгүй юм. Алманцаг байхад ээж минь түүх болгон нэг юм ярьдаг л байсан. Бид уг нь тэнгэр улаас гаралтай. Гэтэл бидний дээд өвөг альпино хүрэн баавгай хүний суурьшлыг дуудсан хэмээн гүтгэгдэн гадуурхагдаж өөрийн хос эвшин хамт Монголын говь цөл рүү цөлөлөгдсөн. Баавгай ертөнцөд цөл рүү явсан баавгай хизээж амьд гардггүй гэх авч бид харин цөлд мэндүүлж чадсан цорын ганц баавгаан дэд зүйл шүү гэж хөнгөн инех нь дурсамж болон үлдчихтэй. Сүүлийн хэдэн өдрийн ноцоорл зүүдэнд минь үзэгдэх тэр үлгэрийн газрын төсөөлөл магад сүүлд идсэн харамгаас болоод ч юм уу тийшээ нэг зордох хэрэгэ гих залуу шармаахан гинэн зөрөгтэй бодол тэнгэр уулын зүг
эхний алхмаа хийхэд хүрлээ. Замдаа таарах хармаг, бажуун, шивлээхээ, зээргэн болгоноор аманд дорох тавилантай шавж цугаар алхмынхаа нэрийн нөхөн тэнгэр уулын зүг алхасаар. Буун дуунаар цочин сэрв. Бушуу түргэн цухтан холдов. Хоёр хөл дээрээ босоо зогсож гартаа хурц чулуун толгойтой янз бүрийн хэлбэртэй мод барин газар дэмий нүхлэн унхах сонин амьтад араатнууд инэл чимээгээр ээжиг минь унтуулахыг унтсан хонь нарсыг нь биеэс нь салгахыг хатан дунд чичрэн нугдах өргөдөлтэй алманцаг тэр үеийн дүр зураг гинт нүдэнд харагтаад цогцсаар зүцсаар торон хашаа мөргөх шахан сайн ухаан орон үүний л ард гарчихвал тэнгэр уул цаанан сүндэрлэн харагдана. Сүрдмээр энэ ууланд очвол төрөл нэг хамаатнуудтайгаа уулзна. Ногоон зүлгэн дээр өнхөрч цэнгэг усан сэлж үзнэ гэсэн төсөөлөл минь хязгааргүй үрлэх энэ хориг хашаанаас завсар хайх уран болно. Явсаар тойрон төгөлтэй таарав. Булагч бас байна. Цангаж ядарснаа анзааралгүй удаан явжээ. Хэр удаан унтсныг ч мэдэхгүйч нар жаргаж харагдана. Хитэн чичүүл хашааны наан цаагуур чөлөөтэй гүйж байх юм. Тэнд нүхэн байдгийн бах та. Би та нар шиг жижигхэн байсан болж химэн атаархал төрлөө. Тэгтэл сүр сар хийсэн нисдэг хулганууд хөвтөж байсан тоороо модноос тэнгэр уулзуг нисчв. Би ч нэрээ энэ муу жижиг тоороо модыг авирахтайгаа байхаа оролдоод үзье. Пид. Тоороо бүдүүн мөчрөөс тас тэрсээр үзүүрт нь хурж газар онов. Ингиж авирч тэгж унсныг ойр хавийн эвш харсан бол ёстой ач хүртэй. Ямар тач хашааныхаа цаана гарчихлаа. Тэнгэр ууландаа бараг ирчихлээ. Энэ хажууд харагдах газар нь ямар сони юм бэ? Ямар ч чулуу урмад алга. Цагаан зурвас голоор нь тасалтсан хав хар холоосор үргэлжлэх энэ зам хаашаа очдөг юм бол доо? Тэр гэрэг галбуулах зүйлс юу вэ? Од газарт бууна гэж байх уу? Хөдлөөд байна. Наашаа ирж. Цутаарай. Мөнх цаст өндөр уус, ногоон зүлэг мөрөөдөж байсан тэр газрынхаа хажуугаар би явж байна. Гэхдээ төмөр хайрцаг дотор ядарч байна, цангаж байна. Бүлээн салхи татуулах цөлийн шүн, гариг иргэсийн гэрэлд ургаман шавж айдсан шигэ, хаяа нэг жижиг хүслэг зоог ухсан шигэ хэрэн явахыг зүйдлэн. Хоёр хөл дараатнуудаас хол айх аюулгүй хүссэн цагтаа унтаж, бүр хүссэн улиралтаа ичиж, уудам орон зайгаар хэрэн тэнүүчлэхэл жинхэнэ жаргал байж. Сайхан байж. За баярлалаа. Яг тайлбарыг сонсч дахиад сонссон ч бас тэ нэг хүүхэлдэйн кино хийвэл хөргөн болох нэ гэж бодогдлоо. Тэгээ хятад энэ чинь нөгөө пандагаа бүр аягүй үнцэнтэй болгоод тэ одоо дэлхий дахнаа бүр ингэж том үйл ажиллагаа болоод одоо Европ руу ч юм уу гадны амтны хөрөөлөл рүү өгтөө бүр маш өндөр татвар тэ ер нь маш өндөр одоо төлж дийлэх хэрэг өгөх юм уу ийм татварыг одоо тавьсан байх жишээний тэгээ дэлхийн нийтээрээ бүр нөгөө пандаг очиж үзэж тэ чиндүү хотно одоо тэнд нь бүр зорж очдог байх жишээтэй. За гэтэл одоо мазаалаг яг Монголын үндэсний бахархалт амтан за бахархалт шувуу бол одоо шонхор байдаг тий бахархалт амтан болгож ингэж хайрлж хамгаалж байгаа нь сайшаалтай. Гэтэ хүмүүс бас заримдаа ингэж ярьдаг байхгүй юу? Энэ амтан одоо биологоос ингэж амьдарч чадахгүй байна тий одоо ингээд ийм зүйл дээр маш олон одоо мазаалаа гэсэн юм үйл ажиллагаанууд дээр ингэж мөнгө хөвж идэг. За тэгээд яг одоо жоохон хэрцгийгээр хэлбэл аврах шаардлагатай юу ч гэдэг юм уу те иймэрхүү ариунуудыг бол бас өмнө сонсч байсан. За тэгээ сая цогтойгийн мань хэлдэг дээр одоо нөгөө газар нутгийн нөөц одоо бэлчээрийн нөөц гэдэг шиг те одоо Монгол орны энэ мал аж ахуй ч гэсэндээ яг л тэр нөгөө нөөцөндөө одоо хязгаарлагдаад тоо толгой нь яг тийм хэмжээндээ л байж идэг ч юм уу те за дэх үед л одоо суурьшмал болоог байхад гол усаад байгаа л яг тэтэй аль байж идэг гэдэг шиг тэгэхээр ер нь бол одоо яг л одоо тухайн мэрэгжлийн мэрэгсэн хүмүүс нь одоо нөгөө цус ойртол одоо хөрөн баавгаг одоо авчирдаг юм уу те нилээн юм шинжлэх ухаанч байдлаар хандахгүй бол айгүй тулгамдаад байгаа юм байна гэдгийг бас сайн ойлголоо. Тэгээ би бас үзэгчдээсээ төрөний нөгөө нэг аврах
одоо тий энэ амт маань бүр ингээд нөгөө царай зүснэ одоо ингээл одоо тий ямар хоо шартаас ирсэн дараах өглөөний өдөр цар. Тэгээ бамрашны харсан чи яасан ч хөөрхийн тэгээ заримд нэг тийм бодолтой бас хүмүүс байдаг юм байлээ. Тэг үзэгчд маань нэг энэ дээр тий бид нэр Монгол улсын иргэдийн хувьд энэ бахархалтай амьтдынхаа талаар яг ямар үзэл бодолтой байдаг вэ гэдгийг бас бичээсэ гэж хүсэж जैन сонирхож байна. Тийм саний нөгөө мөнгө хэн дээрээ их явдаг гэдэг дээр бас бас санал магадгүй нийлэх чинь яг тэгвэл яг би өөрөө нөгөө өнгөрсөн жил одоо наран систем бомб нээх гээд нэг том асуудал гарсан. Хэрвээ тэр бомб нээгдсэн бол Мазалай гэдэг амтан магадгүй өнөөдөр хэрвээ өнгөрсөн жил тэр бомб нээгдсэн бол магадгүй өнөөдөр Мазалай гэдэг амтан байхгүй болж байгаа хэмжээний тийм том асуудал байсан. Тэгээ энэ чинь зөвхөн Мазалайг хамгаалаад байгаа юм биш. Мазалай чинь өөрөө шүхэр зүйл гэж явдаг. Шүхэр зүйл гэдэг нь тухайн амтанг хамгаалснаар тухайн амьдрах орчин хамгаалагдана. Тухайн амьдрах орчин хамгаалагдсанаар тэнд байгаа бүхий л амьд зүйлс хамгаалагдана гэдэг утга илэрхийлэгдэж байдаг. Жишээ нь цоохор ирвэс байдаг, Мазалай эдэр гэдэг голцоо юм нөгөө орой махчдыг шүхэр зүйл болгож авах гэдэг. Тэгээ Мазалай маань өөрөө юм шүхэр зүйл гэж үздэг. Мазалайг хамгаалснаар тухайн амьдрах орчин хамгаалж байгаа. Тэгээд хэрвээ тэр бомб нэгдсэн бол одоо Мазалай маань байхгүй өнөөдөр говийн экосистем маань маш хүнд байдалтай байсан. Азар манай оюутан залуус биологч байгальтай хайртай хүмүүс маань нэгдээд түүний араас одоо ингэ явж хахад нэг юм анзаарсан нь Мазалай гэдэг нэртэй маш олон төрлийн бус байгууллагууд үйл ажиллагаа хийдэг хүмүүс байд юм байна. Гэхдээ яг үнэндээ яг тийм тулгамдсан асуудал болж байхад оролцож байгаа нь нэлээд цөөх. Тэгэхээр яг тэр хүмүүсийн юу гэдэг байгааг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ үнэхээр Мазалай эдэргээд Мазалайг хамгаалах төрлийн бус байгууллагч байд юм уу эсвэл одоо сая яг жинхэнэ байгууллагын нэр хэлсэн бол уучлаарай тийм ямар ч байгууллагын нэр мэдэхгүй болоод тэгээд хэлчихлээ. Ямар нэгэн тийм байгууллагууд маань байгаа бол үнэхээр тэр зүйлтэй ач холбогдол өгөөсэй гэж бодож байна. Тэгээд зөвхөн одоо ховорж байгаа амтан гэдэг үднэс нь тийм цоос үнээр харах биш. Яг л энэ амтандаа зориулж Монголынхаа говь зүйлд зориулж юм хийдэг байгаасаа гэж бодож байна. Тэгээд сайн нэг юм хэлчихсэн юм аа. Юу гэлчихсэн мартчихлаа. Эдинбургийн кинон дээр гардаг билүү? Монгол орны амьтдаа нэг гардаг гоё хэсэг байдаг. Тийм сая сүүл нэрэ BBC дээр одоо Эдинбург өөрөө ярьж ирсэн үү? Ямар ч тач BBC дээр The World's Loneliest Bear буюу дэлхийн хамгийн ганцаардмал баавгай гэд Мазалайг тийм онцлох тийм шин гаргасан байгаа. Тэгээд сүүлд бас Мазалайн тухай эгүүрээс бас тийм кино хийсэн байгаа. Харамслаа нь би хараахан үзэж хамжааг байгаа. Тэрийг бас үзэх санаатай байна. Бас үзэгчдийгээ тэр эгүүрээс хийсэн Мазалайн тухай киног үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд нэрийг нь олвол энэ нэвтрүүлгийнхаа комментэн дээр нь би оруулж гоё юм байна. За баярлалаа. За нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна. Бид үзэг сонсогчдийнхаа саналыг бас чухал байна шүү. Та бүхэн маань гоё бичээрэй. Монгол хүмүүс маань энэ талаар яг юу гэж бодгийг мэдмээр байна гэдгийг дахиад хэлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амтны дэлгүүрлэн ханаа томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Тэрфло ивент итгэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг НТV Одондор радио 107 83.3 савс телефоноор та бүхэндээ хүрлээ. За студид хөтлөх цагт уран баяр ажиллаа. Дараагийнхаа хөөрхөн амтны ертөнцөөр хэрэг болцгаая. Баяртай. За баяртай баярлаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Удааглын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.